За ингээд цоосон бичлэгэндээ давтаа морилцгоон энэ удаагийн бичлэгээр би гэрээ цэвэрлэг гэдэг влог хийх гэж байна. Та нар сая дөрөв миний гэрээ цэвэрлэг гэдэг влогийг харсан. Намайг аялал влог гэдэг. Та нар миний хаягаар ороод аялал влог юус гэж бичээд тэгээ та нар миний влогийг харна шүү. Бүдсний зургтай шүү. Би энийг нөрсөн бичлэгээ бичээгүй. Тэгээ энийг ингээд өрцөн тэгээд биний сав нь болохоор энэ ийм савтай баггүй юу? Тэгээ энэ сав нь бөөнөр амарчсан юмнуудыг хийцгээе. За одоо ингээд болцсон. Одоо ийм савтай боллоо. За энэ болохоор миний secret дэвтэр. Энэ дэвтэр юу гэдгийг мэдэхгүй. Энийг нөгөө жоохон хүмүүс нөгөө цэцэрлэг юм уу баяраар ирэхдээ нөгөө зураг гэдэг шүү дээ. Тийм болохоор би дэвтэр нийцсэн байхгүй. Энэ дэвтэр дээр зурвал ингээд одоо жишээ миний төсөөдөрт хүн ирсэн байхгүй юу? Жишээ нь үзэлцэх энэ хараа ингээд зурцсан. Тэгээ ингээд яг үтэй гэж бодчих байгаа. Тэгээд шинэ ингээд юмудаа ингээд одоо хаяа штэ би. Одоо би та нарт гоё юмудаа зөндөө танилцуулах болно. Энэ болохоор миний Chromatic пенал, миний 3 дугаар ангийн пенал. Би 3 дугаар ангид Chromatic амар дуртай байсан. Одоо би My Melody-д амар дуртай болсон. Би өөртөө юм номны авчуурах хийсэн юм яа өнгөтэй. Би чамийн хчэд бас хийсэн. Чамийн хчэд болохоор цэнхэрэгтэй хийсэн. Чамийн цэнхэрэгэн дуртай болохоор. За тэгээд энэ болохоор миний 05-ын цапаас. За тэгээд энэ тэрнүүд хог штэ энэ тал. За ингээд ямар ч зүйл бэлмэл гайчлаа. Энэ болохоор миний дугуулангийн пенал. Энэ дотор хэрэггүй юмнууд хийчих. Хэрэггүй юм бэ? Минь баг. Тэгж хэрэггүй нөгөөний Chromatic-ийн саунд хийсэн болохоор за би балруулга бас саундаа хийе. Энэ болохоор миний цэгэрэнтэй үзүүлэгч. За би хогоо ичээ танарт тоолцъя. За манайха би ингээд юмнуудаа цэвэрлжлээ. Ингээд юмаа цэвэрлсэн. Одоо би өнөөрөө танарт харуулъя. Guys би ингээд Туки гэд ийм юм байдаг надад. Би нэг энэ спонсор биш шүү. Зүгээр ингээд танарт харуулж байгаа. Энэ болохоор амар хөөрхөн. Энд дээр ингээд зорилгоо бичнэ. Энэ бүрхнээс тах юм байна. Энд дээр ингээд нэрээ тавина ингээд нэрээ ингээд бичнэ. Тэгээд ингээд насаа бичнэ. Тэгээд Facebook-ийнхаа нөгөө нэг хийдэг бэ. Facebook-ийнхаа нэрийг хийлгэн. Минийх бол аюу аюу. Тэгээд Instagram надад Instagram байхгүй. Гэхдээ би бичсэн байгаа. Тэгэхээр аюу аюу. Тэгээд зорилгоо ингээд бичнэ. Амар хөөрхөн. Тэр үүлний ингээд дамжиж яж байгаа юм бичнэ. Тэгээд энэ болохоор миний хичээл эрүүл мэндийн юм хөөрхөн ийм ялгаалаад. Тэгээд хаашаа явмаар байгаа мөрөөдөл гээд зөндөө олон юм байдаг. Тэгээ сармын гээд энэ болохоор хамгийн гоё. Энэ надад амар таалагдсан. Энэ влог хийх гээд одоо би влог хийж байгаа. Энэ болохоор 7 ногтой жинс идэх гээд. Тэгээ энэ дэрнүүд ингээд төрсөд баян маяр гээд. Энэ болохоор өглөө ус уух гээд энийг бичсэн. Ингээд шүдээ угаах гээд бичсэн. Дасгал хийх гээд бичсэн. Эрүүл хооллох гээд бичсэн байгаа. Тэгээд дараагийнхны 2030 он гээд бүгдийг ингээл би тавьсан. Тэгээд энэ болохоор амар гоё. Энэ надад амар таалагдсан. Энэ дээр ингээд хөөрхөн.
Тэгээд би спонсор аваад ирээ. Би өмнө бичлэгээ спонсордоогүй. Спонсор нь бамбар байсан шүү манайхаа. За өнөөдрийн спонсор бол Kigo. Kigo болохоор маш ийм чихэр жимс ерс байхгүй. Жимс бимс ногооноор холигдсон бананатай ловонтэй, бананатай, алимтай гэдэг ийм гоё төрөлнүүдтэй энэ ингээд гоё угаад ирүүл болоорой. Энэ болохоор амар мундаг ч гэсэн энэ луун нийл амттай. Яг манай Монголын луунгийн нух шиг. Гэхдээ манай луунгийн нух ганцхан дан үдтэй луу. Энэ болохоор банана апple хоёрыг нийсэн. Банана апple хоёрыг нийсэн болохоор хүүхдүүд туртаа уунаа гэсэн үг. Одоо ингээд хүүхдүүд ингээд тасглаа хийгээл маш дэмждэг юм бүтээгдэхүүн байгаа шүү. Бичлэгийн имэйл хэвтгээд Kigo. За та нар тэгээ миний биш үзэн баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. Алин жахан маа мó алга бөмбөө өгөөч гэж